Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас про подкастыг цуглаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан прокурорын байгууллагын үйл ажиллагаа, зөрчлийн болон эрүүгийн хуулийн талаар хууль эрх зүйн мэдээллийг сонсогчдод хүргэж ирсэн. За 2020 оны 2 дугаар сард анхны дугаараа та бүхэнд хүргэж байсан бол өнөөдөр про подкастын 50 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаартаа прокурорын байгууллагын ахмадын холбооны тэргүүн Бадам хандгайг урьж оролцуулаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд. Энэ удаагийн дугаар маань их онцлогтой байгаа. Подкаст эхэлснээс хойш 50 дахь дугаар хүрч байгаагаас гадна туу тухгүй 8 дугаар сарын 14-нд прокурорын албаны өдөр тохиодгоо. Энэ өдөрт холбогдуулан таныг урьж оролцуулаад байгаамаа. За баярлалаа. Тэгэлэр прокурорын байгууллагаас про подкаст гэсэн нэвтрүүлэг хийж иргэд олон түмэнд хуулийн болоод тэр тусмаа эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүний хэрэгжилтийг хангах талаар цувралаар олон сайхан нэвтрүүлэг хийж хүргэж байгаад баяртай байдаг. Миний би ч гэсэн бол энэ мэдээллийг бол авч үздэг. Ер нь бол одоо яг бидний хэрэгцээ болсон иргэдэд тусч хүрэх ийм байдлаар хийгдэж байгаа чухал нэвтрүүлгээ гэж ингэж харддаг. Тэгээ подкаст нэвтрүүлгийн 50 дахь дугаараа хийж өгнө гэдэг чинь бол 1 жилийн хугацаанд маш идэвхтэйсэн ажилласан байна гэж Ахмад прокурорын тухайд бодож байна. Ер нь монголчуудад байдаг л да тэгшөөг бэлгшээлтэй тэмдэглэдэг. Тэрний одоо нэг болж өөрөөр хэлбэл 50 дахь дугаарын зочноор одоо би оролцож байгаадаа бас их баяртай байна. Иргэддээ бас энэ подкаст нэвтрүүлгийг прокурор сегментээр ороод байнга үзэж мэдээлэл авч байгаарай гэж бас энэ ялдамд уриалаад авъя. За баярлалаа танд. Тэгэхээр Ахмад прокурорыг урьж оролцуулж байгаагийн хувьд прокурорын байгууллагын түүхэн уламжлалын талаар асуумаар байна л да. Өнгөрсөн жил прокурорын байгууллага маань түүхт 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ жил 91 дахь жилийн ой болж байна. Өнгөрсөн жилүүдийг харахад онцлог зүйл юу байдаг вэ? Та энэ түүхэн уламжлал энэ талаар мэдээлэхгүй юу? Тэгэхээр ер нь прокурорын асуудлыг авч ярихад бол түүхэн хөгжлийн асуудлын зайлшгүй авч үзэх хэрэгтэй л дээ. Тэгэлэр Монгол улсад прокурорын байгууллага байгуулагдаад 91 жилийнхээ одоо түүхэн хөгжлийн үед явж байна да. 1930 оны улсын 6 дугаар их хурлаас прокурорын байгууллагыг анх байгуулж шийдвэрлэл гаргасан байдаг. Улмаар 1930 оны 8 дугаар сарын 14-ний тэр улсын баг хурлын тэргүүлэгчд оролдож улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарч прокурорудаас дагаж гүйцэтгэх эрх үүргийн дүрм гэж анх баталсан. За энэ үеэс бол прокурорын одоо үйл ажиллагаа тулгаатулж голомтоо асааж ажиллагааг эхэлсэн ийм буурал төвхтэй энэ түүхэн үүргээ нэр хүндтэй биелүүлж ирсэн сайхан байгууллага байдаг юм аа. Ер нь яг энэ үеэс өөрөөр хэлбэл энэ байгуулагдсан үеэс эхлээд прокурор гэдэг албан тушаал бий болсон. Ер нь прокурорын үйл ажиллагаа бол 1930 оноос 1976 оны хүртэл дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дүрмээр. За энэ хугацаанд битгий ер нь 1930-аас 1993 он хүртэл хугацаанд бол прокурор төрийн бүхий л одоо шийдвэрт төрийн дээд хяналттай үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. 1930 оны тэр анхны дүрмээс аваад үзэхэд тэнд тухайлбал ингэж заасан. Бүх яамд байгууллага иргэдээс хууль цаазыг хэрхэн дагаж мөрдөж байгаад улсын хяналт тавина гэж. Нөгөө талаар бол хэрвээ зөрчвөл хэрэг үүсгээ шалгана гэж. Тэгэлэр чин прокурор бол өндөр ирэх гэсэн. Үүнээс гадна бол бүх шүүхийн ажлыг хянана гэж. Ер нь бол 1992 оны үндсэн хууль шинэ гарах хүртэл бол прокурор бол бүхий л үйлчлэгээ шүүхийн үйл ажиллагааг хяндаг одоо тэр хяналтын дээд үйл ажиллагааг хэрэгжүүлдэг юм байгууллага байсан гэж ингэж ойлгогддог. Анх прокурорыг байгуулахад бол шүүх яамны харьяанд байгуулж байсан. За шүүх яамны дэд сайд бол улсын одоо ерөнхий прокурорын үүргийг авсран гүйцэтгэдэг ийм системтэй явж ирсэн байнамаа. Прокурорын байгууллага за прокурор хүний хяналтын үйл ажиллагааг эхлээд дүрм журмаар зохицуулж ирсэн байна. Түүхэн уламжлалын талаасаа хизээнээс ер нь хуулиар зохицуулж ирсэн юм бэ. Та энэ түүхэн энэ одоо хууль дүрм журмын зохицуултын талаар мэдээлэл өгвөл. За ер нь бол прокурорын байгууллага 30 онд байгуулагдсан гэдэг төрүүлсэн. 40 онд Монгол улсын одоо 2 дахь үндсэн хууль батлагдсан байгаа. За энд бол прокурорын байгууллага үндсэн чиглэл үүргийг үндсэн хууль тодорхойлж өгсөн. За энэ агуулгаараа прокурорын байгууллага 1940 оноос эхлээд үндсэн хуулийн одоо статустай байгууллага болж ажилласан.
За нөгөө нэг асуудал нь бол прокурорын байгууллага 30 оноос 76 оны хүртэл дөрмээр үйл ажиллагаа зохицуулагдаж ирсэн. 1976 онд анх прокурорын киналтын тухай хууль гэж бие даасан хууль гарсан. За энэ хууль бол бас 1993 оны хүртэл үйлчилсэн. Тэгэхээр 1992 онд Монгол улсын анхны арчилсан зүйл батлагдсан. Энд нийцээд прокурорын байгууллагын тухай хууль гэдэг нэртэй өөрчлөгдсөн. 2 онд бас нэг шинжилсэн өөрчлөлт орж исэн. Тэгээ 17 онд бол бас зарчмын өөрчлөлт болсон. За нэршлийн тухай ч гэсэн прокурорын байгууллагын тухай хууль гэж байсан нь прокурорын тухай хууль гэдэг одоо бид дагаж мөрдөөд явж байгаа. За энд бол прокурорын хуулийн 42 дугаар зүрд прокурорын байгууллагыг маш тодорхойлсон. Прокурорын байгууллага одоо гэж юм бэ гэж. Бид хуулийнх нь хэллэгээр нь хэлье гэж бодож байна. Прокурорын байгууллага бол Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял идэвхжүүлэх ажиллагаанд хяналт тавих. Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг өгөхий хараат бус бие даасан шүүх эрх мэдлийн байгууллага гэж байна. Тэгээ энэ тодорхойлолтоос нь аваад үзэхдээ энэ 17 оны хууль бол прокурорын чиг үүргийг бол бас өргөжүүлж өгсөн. Өөрөөр хэлэх юм бол эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах дээр зөрчлийн хууль тогтоомжийн биелтийг хангах ийм чиг үүрэг нэмэгдэж ирсэн. Энүүгээр бол прокурорын хяналтын хүрээ бол өшөө өргөжсөн гэж ингэж ойлгож болох юм байна. 90 жилийн тэртээ анх байгуулагдахдаа мэдлэг боловсралтай шудраг хүнийг анх ажилуулж ижээ. Харин явцын дунд ер нь боловсон хүчнээ хэрхэн яаж бэлтгэж ирсэн бэ? Та тэр талаар ярил. Прокурорыг одоо тухайн үед бичиг үсэг тайлагдсан гэж байгаа. Одоо бичгийн чадвартай тим тэгээд одоо юу гэдгийг монголоор ярьдаг нэг хар ухаан сайтай шудраг төмөндөө зөвшөөрөгдсөн ийм хүмүүсийг одоо прокуророор томилж ажиллаж ийсэн. За энэ бол бас чухал. За энэс цаашаа бол нөөц бэлтгэх ажиллагаа бол үйл шаттай дээшлж ирсэн. Сүүлдээ бол сургалт курсээр бэлтгэдэг болсон байгаа. Дотооддоо одоо гадаадд. Цаашлаад хууль цаазын дунд сургууль байгуулагдсан 60-аад оноос. Монгол улсын их сургууль байгуулагдсан. Ингээд прокурорын боловсон хүчнийг бол дотооддоо бас шатраатай бэлтгэж ирсний дээр гадаадд бол бас энэ мэргэжлэр олон сайхан хүмүүсийг бэлтгэсэн нь прокурорын энэ бууралдыг бүтээхэд үнэтэй нэмэр оруулж ирсэн ингэж боддөг юм аа. Ерөн зүгээр 1993 оны хүртэл бол хууль цаазын дунд сургууль, дунд боловсролын хуульч, дээд боловсролтой хуульч аль нь ч одоо прокурорын үйл ажиллагааг эрхэлж хийдэг байсан л да. Зүгээр энэ хууль одоо сүүлийн хуулиудаар бол энэ өөрчлөлт прокурор 1993 оноос хойш зөвхөн одоо дээд мэргэжилтэй бакалаврын зэрэгтэй хуульчид одоо энэ албыг хэрэгжүүлдэг болж ирсэн ийм төвхтэй байна. Түүхэн талаас нь томьёолвол. За та одоо прокурорын албаны тухай мэдээлэл өгөөч. Прокурорын алба гэдэг маань яг юу хэлээд байна? Бүгдээрээ адилхан төрийн албан хаагч. Гэтэл одоо хууль сахиулагч бусад одоо төрийн албан хаагчдаас прокурор хүний ажлын онцлог юугаараа өөр гэдэг юм бэ? Тэгэхээр энэ прокурорын алба бол бас онцлог л доо. Прокурор бол төрийн алба. Тэгвэл төрийн албан дотор бол төрийн тусгай алба. Прокурорын төрийн алба гэдэг нь бол прокурорын бүхий л үйл ажиллагаа төрийн нэрийн өмнөөс явагддаг. Төрийг төлөөлж шүүх хуралд оролцдог. Тусгай чиг үүрэг гэхдээ прокурор бол төрийн алба гээд өөр даалгасан тусгай чиг үүрэгтэй. Тухайлах юм бол бүхлээр нь авч хэлвэл эрүүгийн хууль тогтоомж, зөрчлийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах чиглэгдэж байгаа. Прокурорын үндсэн чиг үүрэг. Тэгээд тэр дотор тодруулж хэлэх юм бол тэр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял идэвхжүүлэх ажиллагаанд хяналт тавина, шүүх хуралд төрийг төлөөлж оролцсон гэсэн ийм тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг. Хоёрдугаарт бол прокурорын алба бол прокурор хүн бол их онцгой нөхцөлд ажилладаг. Нөхцөлийн тухайд бол одоо бусад төрийн албанаас их ялгаа онцлогтой л доо. Прокурорыг ингээ харах дээр бол бичиг техникийн хүн шиг их цэвэр одоо ажил шиг ингээ харагдаж байгаа. Ерөнхий ингээд одоо гаднаас нь харуул. Дотроос нь харах юм бол прокурорын тэр ажлын объект бол маш хүнд объект бай. Тэр одоо гэмт хэрэг хийсэн. Тэр одоо хүний амьнаас охирсон. Тэрнийг задлсан, хуваасан, тэрний яг бодит байдал нь зураг төрхөөрөө өнгөнүүдээр ингээд өдөр тутам юм хараад байхад хүнд бол одоо тийм ажтай нөхцөл биш шүү дээ энэ чинь ерөн. Тэгэхээр прокурорын алба бол энүүгээр. Ер нь бол уншиж байгаа материал болгон бол аль нэгэн юмыг зөрчсөн асуудлыг тогтоох,
Альс зөрчөөг бол одоо тэрийн тогтоох. Данан зөрчил дээр төчгөлсөн одоо хэрэг дээр төчгөлсөн юмыг хяндаг. Тэгэхээр эн чинь сэтгэл зүйн хувьд ч гэсэн хүний өөрийнх нь одоо орчны хувьд ч гэсэн бол их хүнд нөхцөл л дээ. За энийг бол төр бас онцгой зөв тогтоосон онцгой нөхцөл гэж ингэж прокурорын албыг үздэг юм байна. Дараагийн дугаарт прокурор бол их онцгой алба. Прокурор болгон шийдвэр гаргадаг. Энэ төрийн албаагч болгож шийдвэр гаргахгүй шүү дээ. Төрийн албаагч бол зохио ажиллагаа хийгээд дээжтний одоо захирагч дарга нар нь шийдвэр гаргадаг. Прокурорын нэг онцлог шүүгтэрч майд. Прокурор шүүгч болгон шийдвэр гаргадаг. Тэгэхээр шийдвэр гаргахын хэрхий албан тушаалтан гэдэг чинь Монголд бол цөөхөн байхгүй юу? Тэгэхээр энэ бол прокурорт асар их хариуцлага үүрэг тээж явдаг ийм онцлог шийдвэр гаргадаг. Прокурорыг ингээд аваад үзэхдээ прокурор бол ерөөсөө нийгмийн аюулгүй байдлын төлөө ажилдаг. Тэрний төлөө тэмцэгч. Одоо зарим хүмүүс ярьдагтай нийгмийн эмчин юм гэж. Нийгэмд олонхын ашиг, нийтийн эрх ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй зүйлийг тогтоож тэрнийг гаргахгүй байхыг чиглэсэн ийм үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ бол бас их онцлогтой. Прокурор хүнийг нэг талаас иргэд улсын яллагч гэдэг утгаар нь шууд хүлээгээд авчдаг. Гэтэл үндсэн үүрэг нь бол яг хүмүүсийн эрх чөлөөг хангах хуулийг нэг мөр хэрэгжүүлэх энэ зорилтыг нэгдөөсөө ойлгохгүйгээр за прокурор ч улсын яллагч юм байна. Хин нэг юм буруутай л гэж үздэг хүн чинь прокурор юм байна гэдэг ойлголт нийгэмд яваад байдаг шүү дээ, тий. Та энэ талаар бас ойлголтын зөрүүг арилгах үүднээс бас мэдээлэл өгвөл ямар вэ? Ерөн прокурорын үйл ажиллагаа бүхэн ил дөнгөөр ингээд харах бол ерөөсөө хүний эрхийг хангах, хүний эрхийг хамгаалах чиглэлтэй. Хүмүүс бол прокурорыг нэг яллагч юм шиг ойлгоод байна. Би бол энэ гэж өвшөөрдөггүй. Прокурор ягаад гэвэл нэгдүгээр тохирсон хүний эрх ашиг хамгаалдаг. Тэрний хохирлын хэмжээг тогтоож, тэрнийг арилгах арга хэмжээг авахын төлөө энэ хэрэг байцаалтыг явуулдаг. Хоёрдугаар тохирсон хүний гэмбуруугийн асуудлыг тогтоодог. Хохироосон хүний гэмбуруугийн асуудлыг яг боддоор нь тогтооно гэдэг чинь тэр хүний бас эрхийг хамгаалж байгаа. Нөгөө талдаа бол тэр хүн нэгэнтийн зөрчил гаргадаг явдлаас бол бусдыг хамгаалж идэг. Хохирсон хүний эрхийг хамгаална. Ингээ энэ талаар нь аваад үзэх юм бол прокурор бол ерөөсөө хүний эрхийн төлөө тэмцэгч, хүний эрхийг хамгаалагч ийм л хүн юм. Тэр нь прокурорын зүгээр албанд нэг онцлог байх шүү дээ. Прокурор хүнд бол одоо ингээд данан гомдол, охирогч талын гомдол голдуу ирж шүү дээ. Одоо чинь тэрнийг л одоо цагдаагийн байгууллага шалгаж ийн, тэр үйл ажиллагаанд нь хяналт тавьж ийн. Тэр нэг үнэн зөв тогтооход прокурорын хяналт чиглэгдэж ийн. Гэхдээ прокурорын хяналт бол ингээд чиглэгдэж чад хүмүүс бас буруу хандлага байдаг юм аа. Би хүмүүсийг буруутгахгүй зүгээр хандлагын хувьд нь бол бас буруу байгаа гэдэг талаас нь хэлж байгаа. Юу гэдгийг бол прокуророос яллагдаг ийм одоо чиг барьдаг гэсний хандлагат. Прокурор бол ерөөсөө тэгдэг. Прокурор хэрэг шалгаж яхад яллах цагаат хоёрыг энэ тэнцүү авч явдаг. Энэ тэнцүү. Энэ хүний бурууны юм, буруугүй юм. Бурууны юм, буруугүй юм. Харин алийг нэхэнд нь тавих үг бол буруугүй талыг одоо заавал эхэлж нотлох шүү дээ. Тэгээд буруутай тал дээр нь үнэхээр тунаад нотлогдвол тэрэнд нь хариуцлах хүлээлгэх асуудлыг тодорхойлох ёстой гэж. Энэ зарчмаар бол манай прокурорууд ажилтдаг. Зүгээр яг манайд нэг асуудал байдгийн прокурор гэсэн нэр томьёо чинь манай юуш гаднаас манай Монгол хэрэнд орж ирсэн нэр томьёо л доо. Тэгээ прокурор гэдгийг чи авах дээр одоо ингээд прокурор гэл энэ нэр шиг орсон. Одоо англи хэллэгээр нэг харах дээр орчуулга нь прокурор, яллагч гэдэг хоёр юм тавьдсан байлээ. Бас зүгээр нэг сонирхсныг харж ирсэн. Тэгэлэр яллагчгаа ойлгочих тэр чи буруу болчихж байгаа байхгүй юу? Тэр чинь прокурор бол хууль нэг мөр хэрэгж ихтэл хяналт тавьдаг юм хяналтын онцгой пункт зөвхөн эрх үүрэг байгуулга л да. Тэгээ ерөн прокурорын үйл ажиллагаа хүмүүс их сайн мэдэж авах нь бол иргэнд өөрт ч бас их хэрэгтэй. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурорын чиг үүргийг маш тодорхой заасан л да. Энд 56-гийн нэгд прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж. За энд бол ямар нэгэн яллагч гэсэн үг байхгүй. Зүгээр яг прокурорын тухай хуулийн 19-р зүйлд бас улсын яллагч гэсэн үг байна. Шүүх хуралдаанд бол прокурор улсын яллагчаар оролцоно гэд. Прокурорын тухай хуулийн 19-р зүйлийн 3-аас хойших заалтуудад бас тодорхойлсон бий л дээ. Гэхдээ зүгээр миний бодол энэ бол би бол прокурорын тэр улсын яллагч гэдэг нэр томьёогч одоо ингээ хэрэглээд аваад яваад хэрэг байна уугүй юу гэж. Ерөн социализмын үед бол одоо прокурорыг хүчтэй болгохын тулд улсын нэрийн өмнөөс яллагч хийж гинэ гэдгийг одоо олохоор Оросд ашиглагдчихсэн манай тулбарлагдсан нэр томьёо шүү дээ ашиглагдж байгаа.
Тэгэхээр эн чинь одоо нийгмийн чиг хандлага их өөр болцсон байна. Нийгэм үгийн ач холбогдол их өөр болсон байна. Тийм учраас бол бий болохдоо үндсэн хуулинд нэгэнд одоо яллагч гэсэн улсын гэж прокурор төрийн нэрийн өмнөөс оролцсон гэдэг байгаа байхгүй прокурор төрийн нэрийн өмнөөс гэж яхад одоо улсын яллагч гэсэн нэр томьёо дундаа нэг яваад байгаа. Гэхдээ энэ явандаа бол прокурорын байгууллагын тухай хуулиас энэ үг асагдаж прокурор төрийн нэрийн өмнөөс дүгнэлтээ гаргадаг. Прокурор яллах дүгнэлт биш гин буруугийн асуудлаар дүгнэлт гаргадаг. Ийм чиг хандлагатай болж явандаа өөрчлөгдөх байхаа гэж харж байна. Зөв өнөөдрийн тухайд бол энэ улсын прокурор шүүхрэлд улсын яллагчаар оролцож гин гэсэн энэ үгнээс улбалаад за иргэд энгийн хүмүүс бол бас яллагч юм байна гэж прокурор ойлгоод байдаг юм шиг үлээ. Тэгвэл одоо энэ дээр би тийм юм байхгүй. Улсын яллагч гэдэг чинь бол улсаа ялж байгаа асуудал биш үү? Гин буруугийн асуудлаар л дүгнэлт гаргаж байгаа асуудал. Энийг бол бас манай иргэд бас зүгээр нэрээр нь биш агуулгаар нь бас зөв тусгаж ойлгуул зүгээр бахаа гэсэн юм л зүйл хэлээ да. Тэгэхээр энэ чинь хамгийн гол нь подкаст нэвтрүүлгээр бол энэ ойлголтыг одоо нэгмэр болгож прокурор гэдэг бол одоо хүний эрх шийг хамгаалах чиглэгдсэн хяналтын үйл ажиллагаа явуулдаг. Эрүүгийн болоо зөрчлийн хууль тогтоомжийг нийгмөр шударга хэрэгжихэд хяналт тавьж хэрэгжүүлдэг ийм байгууллага юм а гэдгийг л манай иргэд бас ойлгож прокурорт одоо энэ чиглэлээр хандаж явах хэрэгтэй. Прокурор бол иргэдэд байнга нээлттэй байдаг байгууллага л гэж энэ дээр хэлье да. За сүүлийн үед манай олон нийтийн харилцах албанаас оюутан залуучууд их асуудаг болсон л доо. Прокурор болохын тулд ямар шалгуурыг давах ёстой юм те? Ямар хүн ер нь прокурор болдгийм бэ гэж ер нь их асууж хандах болсон. Тэгэхээр та энд нь бас мэдээлэл өгөхгүй юу? Прокурор болохын тулд ямар шалгуурыг давж шаардлагыг хангасан хүн жинхэнэ прокурор болдгийм бэ? За энэ зөв л дөө. Ер нь залуучууд прокурорын мэргэжил ажлыг их сонирхдаг, хуульч болох сонирхолтой хүмүүс асар их байдаг юм байна лээ. Гэхдээ энийг бол бас жинхэнэ одоо өөрөө бол бас мөн чанарын сайн мэдчих хэвээр. Прокурорын тухай хуульд бол прокурор гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэдгийг маш тодорхойлцсон. Өөрөөр хэлбэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан. Хуульчийн мэргэжлэр 3-аас доош хүчил эсхүүл гэж байгаа. Прокурорын туслах ажилтнаар 2-оос доош хүчил ажилласан. Гэмт хэрэг үйлдэж, гин буруутай тооцогдож байгаагүй, мэргэжлийн шаардлага хангасан, 25 наснд хүрсэн Монгол улсын иргэнийг прокуророор томилдог юм ингэж тодорхойлж болж байгаа. Тэгэхээр энд бол тодруулаад хэлэх нэг л зүйл байгаа. Прокурор болохын тулд юуны өмнө хууль эрх зүйн бакалавраас дээш боловсралтай эрх зүйч мэргэжилтэй байх ёстой. За хоёрдугаарт бол тэр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гэж. Энэ нөгөө хуульчийн сонгож шалгаруулалт гэдэг одоо жил урган авдаг да. Энэ шалгалтанд орж хуульч гэсэн мэргэжлийн гэрчлэг авсан хүн байх ёстой. За 3 дугаарт тодорхой дадлага эзэмшсэн байх ёстой. За манай хууль зааснаар бол 1-дүгээрт хуульч мэргэжлэр 3-аас доош жил ажилласан байх ёстой гэж байна. За энэ нь бол хуульч мэргэжлэр ажилладаг мэргэжилч нь одоо өмгөөлөгч прокурор шүүгчл байгаа шүү дээ. Төрийн албаны шалгалт өгсөн байх ёстой. За ийм. Гэхдээ энд ийм хүмүүс бол одоо манай прокурорын туслах ажилтнанд бас орох үе таалга нээлттэй байдаг гэдгийг бэсцэн залуучд хэлий. Прокурор цэгмэнээр ороод тэгээд энэ асуудлыг сайн судлаа. Ер нь бол хуульч болъё, прокурор болъё гэж байгаа хүн бол манай одоо энэ вебсайт, манай энэ подкаст энтэй бол байнгын л холбоотой байх хэрэгтэй. Ер нь тэгжээч тэр үнэхээр тэр мэргэжлийг сонирхож гинүү, тэр ажлыг сонирхож гинүү, тийм чиг хандлага өөртөө тогтож уу гэдг нь бол харагдана л да. Түүгээрс зүгээр нэг гудамж явж байгаа. Би өнөөдөр прокурорын туслах ажлын шалгалтанд орё гэд зүгээр нэг хууль зүйн сургууль төгссөн хүн ороод байхгүй. Энэ талаас нь хэлж байгаа. Тэгээ энд бол нэг чухал шалгуур байгаа. Гэмт хэрэг үйлдэж, гин буруутай тооцогдож байгаагүй гэдэг. Тэгэхээр эн чинь одоо прокурор болъё гэсэн зорилготой хүн бол гэмт үйлдэл хизээж гаргаж болохгүй л гэсэн үг. Энэ бол одоо прокурор болох зорилготой залуус толгойн дэвэр нэгдүгээр суулгаж авах асуудал. Дээд шаардлагуудыг хангаж Монгол улсын ерөнхий прокурорын томилсон хүнийг прокурор гинэ гэж байгаа. Тэгээ прокурор бол цаашдаа данл хяналтын прокурор гэхээс суухгүй шүү дээ. Тэгээд өөрийнхөө одоо чадвар хөгжлөөс хамаарат прокурор дэвших асуудал бол бас хуульд тодорхой юутай. Ер нь прокурорыг бол дээдчтний прокурор, бусад прокурор гэдэг нэг хоёр зааглаж байгаа. За дээдчтний прокурор гэдэгт нь улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах, тэгээд аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын ахлах прокурорууд бол дээдчтний прокурор гэж. Гэхдээ дээдчтний прокурор бол дараа прокурор болсон хэнд ч гэсэн нээлттэй. Гэхдээ нэг шалгуур бий. Ердийн одоо прокурор 5-аас доош жил ажилласан хүн бол дээдчтний прокурор хийнэ гэж байгаа.
За ингээд энэс цаашаа бол тэр өсөг хөгжих асуудал бол ер нь аливаа хүний өсөг хөгжих асуудал чинь хувь хүнээс хамаардаг. Хувь прокуророос хамаарат явна л гэсэн ийм санаа. Прокурор болоод тангар хөр гэдэг. Прокурорын байгууллагын тухай хуульд прокурорын тангараг байгаа. За энэ агуулга нь бол энэ хуулийг чанд сахин биелүүлнэ гэж. Хэрвээ зөрчил би хариуцлага хүлээнэ гэсэн ийм тангараг байгаа. Тэгэхээр прокурорын энэ албаны нэг прокурор хүний нэг онцлог шинж бол алдах хэрэггүй, алд байхгүй юм чинь. Алдах хэрэггүй алба. Алдвал цаана бусдын эрх ашиг охирч байх ийм нөхцөл байдал үүсдэг учраас энэ бол алдах хэрэггүй алба юм аа л гэж ингэж ойлгох хэрэгтэй дээ. Хоёлаа хуулийн эрх зүйн үүднээсээ ер нь прокурорын албан ийм юм байна, прокурор хүн ийм ажил хийдэг юм байна гэдгийг тайлбарлаа. Тэгвэл хувь хүн талаас прокурор нь ямар хүн байх ёстой юм бэ? Та нэг Ахмад прокурор хүнийхээ хувьд дүгнэж хэлбэл. За ер нь прокурор хүнийг одоо ингээд юм бил өндөр ёс зүй сахих хэрэгтэй. Прокурор хүн бол өөрөөр хэлбэл өндөр ёс зүйтэй. Тэр өндөр ёс зүй төлөвшөх хэрэгтэй прокурор хүнд. Хэрвээ төлөвшөөгүй бол өөрөө тэр төлөвшүүл сахих хэрэгтэй. Энэ бол прокурорын их зайлшгүй одоо их анхаармар шинж юм. Хоёрдугаар прокурор хүн бол байнга хөгжиж явах хэрэгтэй. Байнга хөгжиж явах хэрэгтэй. Үзэх хэрэгтэй. Тэр давтан сургалтандаа хамаардаг хэрэгтэй. Бие дааж сурч боловсрох хэрэгтэй. Гуравдугаарт бол прокурор бол харилцаа их сайтай байх хэрэгтэй. Ер нь одоо энэ чинь хитэйгээр зөв шийдвэр гаргаж байгаа ч гэсэн гаргасан шийдвэрийг харилцааныхаа явц зөв ойлгуулахгүй бол хянах шийдвэрлэх ажиллагааны оролцогчдод буруу ойлголт төрүүлчихдэг байхгүй юу. Тийм учраас харилцаа маш зөв одоо чадварлаг эзэмшсэн байх хэрэгтэй. Харилцааны соёлыг. Гуравдугаарт бол хандлагын хувьд их зөв байх хэрэгтэй. Ерөөсөө энэ прокурор хүнд бол надад хууль үйлчлэл нь хуулиас өөр дарга байхгүй. Миний дотоод итгэл бол хуульд үндэслэн дотоод итгэл гэдэг юмд л одоо өөрийгөө бэлтгэсэн байх хэрэгтэй. Ийм учраас би түрүүнийхээс прокурор бүр шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрийг хараа тусаар гаргадаг манай хуулинд байна. Тэгэхээр прокурор бол тэр хараа тусаар гаргана гэдэг нь прокурор дураараа барилна гэсэн үг шүү дээ. Прокурор хараа тусаар гэдэг чинь хууль захирагдана, хуульд үндэслэн дотоод итгэлээр шийдвэр гаргана л гэсэн үг. Энийг л прокурор сайн эзэмшиж ойлгож явах хэрэгтэй л гэж бодож байна да. Энд ийм л зүйлүүд хэлье. За, та бол одоо прокурорын байгууллагын Ахмадын холбоог тэргүүлэн ажиллаж байгаа. Та Ахмадын холбооны ажил, үйл ажиллагаанаас дурдвал сүүлийн үед залуучуудтайгаа хэрхэн аж уялдаа холбоотой хамтран ажиллаж байгаа вэ? За, энэ бас чухал асуудал байна. Ер нь прокурорын байгууллагад Албан гэдэг нэр төрийн гэргэлтэй. Би энэ зөвхөн одоо прокурорыг хэлэхгүй байна. Прокурор ажилтнууд. Прокурорын ажил чинь зөвхөн одоо прокурор байгаад явдггүй тэр даан зөндөө ард талд нь одоо туслах үйлчлэгээний албаа залгуулж байдаг олон хүмүүс байдаг. Прокурорын албыг ашигна гэдэг бол одоо онцгой хувь заяа шүү дээ. Монгол улсад одоо 3 сая хүрээний чинь одоо 600 хүрэхгүй л прокурорын ажил эрхэлж шүү дээ. Ер нь бүр угаасаа олбаллал одоо нэг тийм 500-аас 600 дотор л багтаал ингээл явж байна прокурор ажил. За тэгэхээр энэ прокурорын 90 жилийн энэ бууралт өг 91 жилийн бууралт өгийг бүтээсэн улсууд нь манай ахмадууд юм аа. Манай прокурорын байгууллагууд 300 шахам ахмад ажиллаж байна одоо. Миний бие дээр ахмадын байгууллага толгойлоод прокурорын ахмадын холбооны тэргүүн гэдэг ажилдаа яваа. За энэ ахмадууд бол прокурорын бууралт өгийг бичиж залуунаас одоо өөрийн оюун санаа сэтгэл хөдөлмөрөө бүгдийг прокурорын байгууллагад шингээсэн. Энэ бол нэг талаасаа бол асар их бүтээсэн ийм гавьяатай хүмүүс. Нөгөө талаасаа бол энэ гавьяаг одоо бас ингээд орхичж болохгүй. Залуу үед бол одоо сайнаа уламжлуулах асуудал бол ахмадуудын их чухал зүйл гэж Ахмадын холбооноос үздэг. Тийм учраас бид нар яаж яаг бол одоо прокурор ялангуяа ерөнхий прокурорын газар хэрэгжих газар сургалтын албатай бол байнгын холбоотой. Манай ерөнхий прокурор бол ахмадуудынхаа асуудлаар онцгой анхаардаг. Ахмад залуу үеийн холбоог хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Бид бол прокурорын 3 үеийн уулзалт, Ахмад залуу прокурорын уулзалт, Ахмад залуу прокурорын ярилцлага, Ахмадын одоо сургалт гээд энэ залуу үедээ одоо Ахмад үеийнээс уламжилж болох тэр сайн зүйлүүдийн үлдээхэд төрөл бүрийн хэлбэр ашиглаад ажиллаж байна. Одоо ч гэсэн бид нэр энэ сүүлийн одоо энэ ковид гэдэг энэ цугларч болохгүй юм нөхцөлд онлайнаар сургалтууд хийж байгаа. Анхан шатны нэгжүүдэд Ахмад прокурорууд одоо уулзалт зохион байгуулж байна. Сургалт хийж байна. Залуу үеийн санал
зөвлөгөөг авж байна. Прокурорын байгууллагын бодлогын бичиг баримтуудад ахмадуудын санаа оноог бас өгч байна. Ийм байдлаар л хамтарч ажиллаж байна. Ер нь бол бид нэр ахмад прокуроруудын зөвлөх үйлчилгээ гэж ийм хэлбэрийг бас сонгож сүүлийн үед ашиглаж байгаа. За энэ нь бол ахмад прокурор, залуу прокуроруудын хооронд тийм амьд холбоо үүсгэж бас ажиллах ийм арга барилыг л нэвтрүүлж байгаа хэлбэр гэх юм уу та. Гэх мэтлэнгээр бол бид нэр залуу үедээ ахмадын сайн сайхныг үлдээгээд онцгой анхаарч ажиллахч болно. Тэгэхээр 8 дугаар сарын 14-нд прокурорын албаны өдөр тохиодог байгаа шүү дээ. Энэ өдрийг тохиолдуулаад та нийт прокурорын байгууллагад ажиллаж байгаа прокурор ажилтнуудад хандаж юу гэж хэлэх вэ? Засгийн газрын 2015 оны шийдвэрээр жил бүрийн 8 дугаар сарын 14-нийг прокурорын албаны өдөр болгосон. За бид анх 2015 онд тэмдэглэж байсан. Энээс хойш одоо 7 дахь жилдээ тэмдэглэж байна. Гэхдээ прокурорын албаны өдөр гэдэг чинь бол прокурорыг баярлах яах өдөр биш л дээ. Прокурорч бол одоо ингээ баг нэгнтэйгээ ч уулзах юугүй явдаг хүмүүс. Гэсэн бүтээснэ нэг хоорондоо ярилцах, хийж бүтээснэ нэг эргэж харах. Хоёрдугаарт хийж бүтээснэ бас олон нийтэд хүргэх. Энэ талаас хоёрдугаарт прокурорлохыг хүсэж байгаа залуу үед хүргэх. Ийм агуулгатайгаар прокурорын өдрүүд тэмдэглэгдэх л дээ ерөн. Тэгээ миний тухайд бол прокурорын албаныхаа өдрийг ажлын өндөр амжилтаар ухтаж өндөр зохион байгуулалттай, соёлтой сайхан тэмдэглэж өнгөрүүлэхийг хүсгийн ялдамт албаны өдрийн мэндийг нийт прокурор ажилтнууд цаашлаад манай нийт ахмад прокурор ажилтнуудтай хүргэе гэж бодож байна. Про подкастын 50 дахь дугаарт өргөдөн оролцож, за прокурорын байгууллагын түүхэн хөгжил, тэр дундаа прокурорын албаны онцлогийн талаар мэдээлэл өгч сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. За баярлалаа. Цаашдаа ч гэсэн одоо бас манай зөвхөн надаар төдийгүй манай олон сайхан ахмадууд би хийж ярих дурсгалтай. Манай ахмадуудаас бас илүү оролцуулж энэ яриандаа бас хамруулж байгаарэ гэж хүсэх байна да. Танай хамт олонд бас ажлын амжилт хүсье. Про подкаст нэвтрүүлгийг бол одоо цаашд улам өргөжүүлж явуулж явах хэрэгтэй гэж ингэж үзэж байна. Энэ саналаа бас илэрхийлье. Баярлалаа. Подкастт оролцож мэдээлэл өгсөн танд баярлалаа. Про подкастын тусгай дугаар та бүхэнд хүрлээ. За аймаг орон нутгаасаа бидэнтэй холбогдож хууль эрх зүйн мэдээллийг олон нийтэд хүргэх энэ ажилд хамтран ажилласан нийт прокуроруудад талархал илэрхийлье. Мөн өнгөрсөн 50 дугаарын турш бидэнтэй хамт байсан сонсогч та бүхэнд баярлалаа. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.